хоёул одоо хамгийн сүүлчийнхэн асуудал руу оръё. Энэ гадаад улс төрийн байдалтай маш амжилттай хурцдаж байна. Дэлхийг хэрсэн байгаа энэ Америкийн цэргийн баазын доо жилээр хүчсэн ямар аимшигтай нэмэгдэж байна. Өнөөдөр манай төв бүс нутгийн хил хязгаарт нэвчээд улам их тойрж бичээд бүх одоо зүсгээ ингээд арзаалгаад хуучин социалист блокийн ихэнх улс орныг эзлэн авсан байж та одоо энэ Латви, Литв одоо бүгд тийм ээ. Ийм одоо энэс үүдэлтэй ингээд дэлхийн 3 дугаар дайны аюулч гэсэн хайнд ирсэн сая одоо Сирт болсон барууны түрмийг тод харууллаа. Хэдийгээр одоо монголчууд бид газар зүүн хамгийн ашигтай байрлалд дэлхий дээр байж байгаа хоёр том гүрний дунд байдаг ч гэсэн гадаад бодлохоор тэр одоо үндсэн хуулиар энэ барууны колонийн бодлогын одоо гол суур бааз болсон энэ байдлаараа бүс нутагтайгаа ямар ч нэгдмэл нэг байр суурин дээр биш. Харин ч энэ барууны ашиг сонирхолд үйлчлж ирлээ. Тийм учраас бол хамтын ажиллагааны Шанхай байгууллага одоо элсэх асуудлыг ингээ ярихаар одоо ерөөсөө л ингээд хятадд биднийг тавиад өгөх гэж ингээд яриад байгаа юм. Гэтэл манай үндсэн хууль энэ бүх хууль дүрмүүдийг хэн ингэж өөрчилж биднэрт өнөөдөр хятадд бүх үйл хаалгыг маань нээж өгсөн. Өнөөдөр хятадд хичнээн олон үйлдвэрүүд барууны үндсэн намсын үйлдвэрүүд байгаа юм. Тэднэрт бид нар үнгүй шахуу маш их нөөц баялаг одоо бүх түүхий таар явуулж байна. Тэрний гол одоо ашиг хүртэгч нь хийн? Хаана ямар газар тэр хятадын хямд ажиллах хүч манай хямд одоо баялаг энэ юун дээр үндэслээд хэн энэний ашигыг сурж байгаа юм. Өнөөдөр энэ хэний хийсэн үйл ажиллагаа гэдэг яаж бид нар харахгүй байгаа юм. Тэгж ярихаар энэ хамтын ажиллагааны Шанхай байгууллага анх байгуулагдсаар хэлийн цэргийн салбарын ихтгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээг гишүүн орнуудынхаа хийсэн байдаг тийм үстэй болов. Энэ чинь өнөөдөр юу хэлж байна вэ гэхээр бид нар аюултай дэлхий дээр аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүс нутагтайгаа хамтрах хэрэгтэй болчихжээ. Өнөөдөр улс орны тусгай тогтнол ярихаас өмнө бид нар эхлээд манай төр засаг бидний улс орон аюулгүй байдал байна уугүй юу гэдгийг ярих хэрэгтэй болчлоо. Аюулгүй байдал үгүй байхгүй болчиход байна. Энэ тухай та одоо дүгнэж нэгтгэж үгээ хэлэхгүй болов. Тэгээд хараа ер нь юм байна шүү дээ. Америкийн нэгдсэн улс бол саяхан бол одоо чинь 2 жилийн өмнө батлагдсан энэ бол одоо одоо номхон далайн энэ бүс нутгуудын одоо явуулах үйл ажиллагааны нэг тийм номлол гэж албан ёсны баримтчиг гарсан л та. Тэгээд тэрэн дээрээ бол одоо манай энэ хөрш одоо бүгд найрамд хятад ард улс мөн Оросын холбооны улсыг тэрэн дээр яг дайсан гэдгээд энэ үгээр томьёолцсон байгаа байхгүй дайсан гэж. Манай стратегийн дайсан. Тэгтээ зэрэг чинь одоогийн бол монголчуудын одоо зарим нэгэн гинэн тэнэг монголчуудын одоо юу гэдгийг бодож хүсэж байгаагаар бол Монгол улс одоо чинь альж юмд нь орохгүй Америкийн татыг ингээд түшээд үлдээ гэж бодъё л доо. Тэгэхэд бол одоо ялангуяа бол Америк бол одоо чинь Монголыг дахин бол энэ хоёр том хөрштэй хийх мөргөлдөөний дайны бол талбар болгох ийм эрсдэл маш их нэмэгдчихэж байгаа байхгүй даа гол нь. Тийм шүү дээ. Хамгийн гол нь тэр байна. Энийг гол нь бол тэр интернетээр янз бүрийн сэтгэл бичээд ингээд дахиад байгаа нөхдүүд энийг ойлгож байна уугүй юу? Ер нь бол одоо чинь тэр Европын ялангуяа бол тэр Европын тэр улс орнууд чинь хамгийн гол нь Герман энэ чинь өөрийнх нь нутаг дэвсгэр дээр байж байгаа тэр Америкийн цэргийн баазыг бол гаргана тэр цөмийн бол цэнэх тушуунуудыг гаргана гэд байгаа чинь нэгдүгээрт бол тэр одоо чинь цэрэг ороод ирсэн байгаа үед бол тухайн улс бол бүрэн эзлэгдсэн байдаг. Ердөөсөө тэр одоо юу гэдэг тэр тэдний грек нь бол гадаа босгон дээр нь бол одоо юу гэдэг грек нь гадаа гэдэг чинь бид тэр байшин одоо чинь саарл ордных нь юм уу эсвэл тэр засгийн газрынх нь ердөөсөө гадна талд нь бол тэр Америкийн цэргийн бааз бол байж байгаа. Харийн улсын цэргийн бааз байж байгаа. Энэ тохиолдолд өөрийн бодлого явуулах ямар ч боломжгүй. Хоёрдугаар чинь бол энэ улс чинь чиний нутаг дээр бол өөрийнхөө одоо чинь цэргийн бааз зэргийг байрлуулчаад тэгээд бол одоо чинь танаа тухайн бол одоо юу гэдэг улстай хил залгаа байж байгаа том өрс том одоо хөршийг нь бол элдв байдлаар бол ингээд өдөөд хатгаад байгаа. Тэгэхээр ямар нэгэн туршилт болоод байдсан атом бөмбөг бол одоо юу гэдэг тийм Пуужин энэ харагдсан бол зөвхөн тэр юм чинь бол Америк руу харахгүй байхгүй да. Тэр Америкийн цэргийн бааз байрлаж байгаа тэр яна Герман одоо энэ Балтийн тэнгисийн орнуудын тэр газар нутг руу харагддаг байхгүй да. Тэгэхдээ зэрэг чинь андаа бусдын гараа бусдын газар нутаг дээр яг үнэхээр яг үнэхээр тийм учраас бол ер нь НАТО гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. 1949 онд байгуулагдсан байхгүй. НАТО гэдэг нь дэлхийн 2 дугаар дайны дараа. Тэгэхээр НАТОгийн хамгийн анхны бол одоо юу тэр өдөрдөгч одоо чинь албан тушаал дэд албан тушаалтууд нь ердөөсөө тэр чинь 4-5 жилийн өмнө Гитлерийн аримд бол алхаж ирсэн СС-ийн аримтын бол өндөр тушаалын офицерууд байсан шүү дээ.
Тийш үү. Тийм учраас бол харин энэний чинь бол эсрэгээр бол одоо чинь Натогийн одоо энэ цэргийн эвслийн эсрэг 1953 онд Варшавын гэрээний улсууд гэдэг одоо чинь ийм гэрээ байгуулж бол Варшавын гэрээний улсууд гэдэг ийм бас цэргийн улс төрийн ийм эвсэл байгуулагдсан шүү дээ. Энэ ягаад ч Варшавын гэдэг чинь бол Варшав Польш наачилсан гэсэн үг биш байхгүй да. Энэ чинь Польшд бол тэрний тухай шийдвэр нь Польшийн тэр Польшд зохион байгуулагдсан тэр хурал зөвлөгөөний тэр үеэр бол гарсан гэсэн үг байхгүй да гол нь. Тэгээд 1991 онд чинь нөгөө Орсын зөвлөлт холбоот улсыг бол дотроос нь би дахин хэлэхэд төрийн эргэлт хийж тийм урагчдаар нь бол төрийн эргэлт хийж эвдэн нураасны үр дагаварт нь бол Варшавын гэрээний улсууд бол татан буугдсны дараа нөгөө НАТО бол одоо чинь НАТО хариу зөвлөлтийн аюул энэ төр гэж хамгийн гол ярьдаг юм чинь тэр нь байхгүй болсны дараа НАТО уг нь бол одоо чинь энгийн логикоор өөрөө татан буугдах ёстой байсан биз дээ. Яг нь тэр эвслийн бол одоо чинь зорилго нь байхгүй болчихж байгаа юм чинь харин тэгээгүй шүү дээ. Одоо тэр чинь бол одоо юу гэдгийг одоо юу тэр Германыг бол эзэлсэн хэвээрээ тэнд чинь бол бас 3 улсын бол одоо цэргийн бааз байрлсан хэвээрээ мөн бол цаашаа тэд нар чинь бол НАТО одоо ингээд өргөсөөд өдгөөсөө энэ гүрж мөрж одоо чинь одоо манай энэ Азийн бол одоо улсуудад аль хэдийн ороод ирсэн байж байгаа шүү дээ. Тийм үү. Харин тэгээд бол Евразийн бүс нутагт бол тэднэр нөгөө нэг 19-р зуунд бол явуулж ирсэн нэг Great Game гэж бол бид нар ярьдаг том тоглоом гэж бас л буруу орчуулдаг байхгүй да. Эн чинь бол одоо том тэмцэл, том өрсөлдөөн байхгүй. Чи бол game гэдэг чинь юу гэсэн үг вэ англиар? Тоглолт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин тоо юм уу тоглоом гэсэн үг биш байхгүй да энэ чинь. Тоглолт одоо чин game гэдэг чинь өрсөлдөөнтэй тоглоомыг хэлдэг байхгүй да ер нь. Тийм бол том өрсөлдөөн яг энийгээ бол үргэлжлүүлээд ингээд өргөжин хэсэд одоо бол ердөөсөө хамгийн гол нь бас дэлхий дээр бол тэр терроризмыг бол өдөөн одоо юу гэдгийг өдөөн төлөвлөлт гадна тэр бол яг террористуудын чинь байнгын наркотикээр тэд нар хангаж байгаа байхгүй. Террористууд гэдэг чинь үхэхэд одоо чинь шашны одоо фанатикууд гэж бид нар хараад байгаа боловч эдгээр чинь байнгын бол наркотикийг бол өдөр тутмынхаа тэр хэрэгцээнд хэрэгжилж байгаа. Тэгжээж бол тэдний одоо чинь эсрэг одоо энгийн одоо ард түмнүүдийн хүмүүсийн эсрэг бол тэр аимшигтай бол одоо чинь яргалал тэр хяталтыг бол хийж байгаа. Энэ улсууд ч бүгдээр наркотик одоо хатан бичдэг байгаа байхгүй. Тэр лалын улсууд гэдэг нь. Энийг бол хэн хийгээд юм? Эн чинь бол Америк хийгээд байгаа гэдэг чинь бол зүгээр нүдэ нэгээд хардаг бол хиндэж ойлгомжтой байгаа байхгүй. Хиний ч нүдэн дээр ил байгаа байхгүй да гол нь. Тэр ч учраас бол одоо чинь би бас энэтэй ингээ холбогдуулаад тэгээд манайхан болгохтой зэрэг чинь даяарчил гэдгийг чинь зүгээр нэг одоо юу гэдгийг энэ бусад улс орнуудын одоо чинь ард түмнүүд хүлээн зөвшөөрөөд даяарчил гэдэг чинь бол зүгээр нэг тийм гарцаагүй болоход үзэгдэл болж байгаа мэтэр бол манайхан ойлгуулсан манайх тэгж одоо юу гэдгийг ихэнх улсууд ойлгоцсон юм шиг санагдаад байдаг. Үгүй тийм огт тийм биш байхгүй да. Тэр чинь бас л нөгөө юм чинь нөгөө эфемизм өөр үгээр нь тэр нэг зорилгын нөхрийн тулд чинь нөгөө англосакс гүрнүүдийг бол одоо чинь би хэлсэн шүү дээ. Тэд нар чинь бол дэлхийн эзэд энэ дэлхийг бол бурхан ганцхан биднэрт өгсөн учраас бол бусад бүх ард түмнүүдийг бол одоо юу гэдгийг одоо эрхшээлтэй оруулна. Цаашлбал бол одоо чинь тоогийн цөөрүүлнэ. Тоогийн цөөрүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ганцхан тэд нар чинь алжил цөөрүүлнэ үстэй. Тэгэхээр одоо юу гэдгийг өөр одоо гариг руу тэд нар явуулна гэсэн үг шүү дээ. Тэд чинь яг ийм бол одоо эрэгтэй улсууд чинь бол дэлхийн бус орнуудыг бол эдийн засгийн талаар нь бол туйлдуулж байгаа. Тэгээд улс төрийг нь бол өөрийнх нь эрхшил, улс төрийн бодлогыг нь өөрийнх нь эрхшил, улс төрийн бодлогыг нь бол чинь гаргадаг тэр эрх баригчдыг нь өөрийнх нь эрхшилд оруулцдаг байхгүй. Тэгээд тэдний бол гараар тэдний бол тэр тавьж өгсөн замаар бол одоо чинь энэ бүх дэлхийн хэмжээний бол одоо энэ болцлоо явуулж ард түмнүүдийг шулах энэ бодлогод явдаг байхгүй. Өнөөдөр бол Америкийг бол одоо юу гэдгийг их одоо их гой одоо чинь гялцал гэж бодож болохгүй шүү дээ. Бид нар чинь дэлхийн энэ ард түмнүүдийг чинь Англи одоо чинь Америк хоёр чинь сүүлийн зүгээр хамгийн зүгээр ингээд бичигдсэн түгээр нь сүүлийн 500 жил 400 жил бол хүчтэй сорс ирсний одоо чинь үр дагавартал тийм бол одоо чинь өнөөдрийн тэр тансаг бол одоо байдлыг яасан байгаа шүү дээ. Би бодгосон байхгүй да. Америкийн улс төр чинь одоо энэ том үзээс сурталч хамгийн аюултай хүмүүс ингэж тоосгодог Киссинжер өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Америкийн империализмын зүгээр нэг өөр гоё шошуу нэр нь бол даяарчил юм аа. Яг үнэ тийм шүү. Даяарчил бол Америкийн империализм гэдгийг өөрөө хэлсэн байдаг хөө. Империализм манайхан ч дутуу ойлгоод байгаа. Империализм гэсэн чинь юу гэсэн юм бэ гэдэг чинь эзэрхэг гүрний бодлого үйл ажиллагаа явуулах гэсэн үг байхгүй да. Орчуулбал. Тийм. Энэ чинь empire гэдэг чинь бол чинь эзэрхэг гүрэн.
Empire чинь хоёр юм байдаг байхгүй. Нэг нь эзэнт гүрэн. Өөрийнх нь бол одоо нутгийг бол одоо чинь утгагт мөн жижиг болоод ард түмнүүдийг өөрийнх нь гэр бүл багтаагаад ингээд байх нэг ондоо. Тийм биз дээ. Бусдын бол эзэрхэг гүрэнгээд бол бусдын бод тв болгосож бүр одоо чинь хэд хэдэн улсыг бүр тв далай алсгасаж явдаг чинь энийг чинь эзэрхэг гүрэнгээд байгаа байхгүй да. Тэгэхээс бол одоо чинь одоо юу гэдгийг ямар нэгэн одоо чинь хураа газрын бол одоо эзэнт гүрэн байдаг чинь тэр бол өөрийнх нь нутаг дэвсгэрт одоо чинь өөрийгөө бол яг аваад явчих чадахгүй. Одоо юу гэдгийг нэг одоо чинь нэг боломжийн бол гэр бүл байдаг гэх чинь бол тэр хүн одоо өнчин өрөөсөн хүүхдүүдийг ч юм уу эсвэл бол одоо чинь хүмүүсийг аваад явдаг иймд одоо чинь юу байдаг шүү дээ тэр хүмүүс тийм биз дээ. Ийм одоо чинь амьдралын бол одоо чинь одоо үеийн философитой ийм бол амьдралын бол үнэт зүйлтэй тийм усуд байдаг. Тэрийг бид нар ярьдаг бол яг тэрнтэй адилхан бол мөн түүхэндлийнхаа янз бүрийн бол одоо байдлаар тэр усуудыг нэгтгэн авсан биш. Нэгтгэн аваад бол устгацсан бол одоо чинь одоо юу гэдгийг тэрийг бол эзэрхийг бодлого явуулж байна. Нэгтгэн аваад тэнд чинь бол сэхэтэн бий болгоод эдийн засгийг бол хөгжүүлээд хүн ардынх нь амьдралын төвшинг бол яагаад тэр чинь зөвхөн өөрийнхөө бол нэгтгэсэн байна. Тэд нар бол хотод тэр чинь далай алгасаж ирчээд эндээс тоноо тэгээд ердөөсөө эндээс имийг ачаад эсвэл бол эндээс бол одоо эх бэрхшээр нь хулгайлуулсан бүх мөнгийг өөрийнхөө офшор руу авчиж илгэчихэж байгаа. Ийм л усуд байгаа. Энэ хоёр колон гэдэг өрлөд гэдэг манайхан тэгээд одоо ярих их дуртай л та. Бид нар Оросын колон байсан. За тэгвэл нэг л жишээ авъя. Өнөөдөр Эрдэнэтийн уулын байжуулах үйлдвэрийг тойруулаад бүхэл бүтэн хот ирсэн. Оросод зүйл толгойд тусын үед. Гэтэл өнөөдөр манай оюутлаа 5 цаг тэр нэг хэдэн сэндвичэн барганы хэдэн гэр хороолол байх шээ. Тэрийг өөдөө бүх юм ухаж дуусаад бүгдийн шороотой нурамтай утгаад тэд нар тэгэл зогтох байхгүй. Тэглэгүй яах юм. Монгол юу ч өгөхгүй байхгүй. Ямар ч Монголын төлөө гэсэн сэтгэл байх. Нөгөө 3 дахь шүршийн бодлого энэ шүү дээ. Яг үнэн байхгүй. Энэ бол 3 дахь шүршийн. Энийг яагаад цээжээр хамгаалаад байгаа эднэр? Ярьдгүй. Юу хийсэн бэ? Харин тэ. Солонгой би нэг юм зүйл санаад орж байна. Манай энэ улсууд их сонин санагдаад байна. Өөрснийхөө мэддггүй юмыг байдгүй гэж боддог байхгүй юу та. Энэ дэлхий дээр тийм байдгүй тийм болдгоо гэж боддог байхгүй юу. Энэ бол өрдөөсөө энэ бол хүмүүсийн одоо чинь хамгийн гол нь тэгээд би чи түрүү басна хэлсэн асуудалтай холбогдож хүмүүс өөрснөө бол бодохыг одоо юу гэдэг юм бодож эргэцүүлж өөрөө өөрийнх нь бол толгоогоор өөрийнх нь тэр одоо юу гэдгийг юу гаргадаг байхгүй одоо жишээ нь тодорхой байр суурийг огт хүсэхгүй маш залхуу байхгүй юу. Тэгэхээр би одоо чинь түрүү чи асуулт нэгэнд хариулж бид нар бол яг тэр одоо чинь чамд тэгэж одоо санал тавьсан тэр улсууд яг адилхан байгаа. Бид нарыг хинт санхүүжүүлдэг. Бид бол зөвхөн бол Монгол улс үндэстний одоо жишээ нь Монгол улс үндэстнийг харин одоо төрмгийлэгчдийн энэ бол саварт байна гэдгийг ийм байр суурьт. Тийм учраас бид нар бол улс үндэстнээ чөлөөлөх, улс үндэстнээ бол ард түмнээ бол одоо чинь энэ өрийн дарамтнаас гаргах, цаашлуул бол улс үндэстнээ хөгжүүлэх бас энэ байдлаараа энэ газар нутгийг энэ ард түмнийг хамгаалж хайрлаж авч үлдэх гэсэн ийм зорилготой гэсэн сайн дураараа нэгдсэн хэсэг усуд байгаа шүү дээ. Тэгэхээс одоо бид нар шиг одоо юу гэдгийг тэд нар бидний харахтаа юу гэдгийг одоо өөр нэг улс ч юм уу өөр нэг байгууллага биднийг санхүүжүүлээ тэгээд тэдний имийг яриад байна гэж үгүй шүү дээ. Бид нар бол цэвэр өөрийнхөө ёс суртахуунаар ярьж байгаа байхгүй. Бид нар чинь би бол одоо чинь өөрийнхөө тэр бол бүх номнуудыг бол одоо ингээд юу гэдгийг орчуулад хэвлүүлээд гэж манай ард түмэн энийг мэдэх хэрэгтэй байна. Хамгийн гол одоо чинь нэг одоо юу гэдгийг нэг гол одоо юм бий л та одоо юу гэдгийг харамсмаар гэж хэлж болохгүй. Гэхдээ бол хамгийн гол нь бид нар тусдаа амьд үлдэх боломжгүй байхгүй байхгүй зовлон. Бид нар хамтдаа амьд үлдэх тийм л боломж байгаа. Учраас ингэж бид нар цаг чадал гаргаад ингээд учирлаад тайлбарлаад ингээд ойлгуулах гээд үзээд нь шүү дээ. Тэгсэн хэрнээ бол одоо чинь энийг бодохдоо зэрэг өшөө одоо юу гэдэг өөрөө ингэж ил гарч ирэхгүй мөртлөө бол юуны цаанаас ингээд одоо чинь булангийн цаанаас угаацчихад зутцдаг тийм биз дээ. Ийм байж болох. Тэр бидний имийг бол одоо жишээ нь ямар нэгэн одоо бидний одоо тийм ярьж байгаа, бичиж байгаа энэ бүх юм дээр буруу зүйл байт юм бол тэд нар өөрсдөө гаргаж ирээд өөрснийхөө тэр бол одоо юу гэдгийг тэр тайлбарлыг хийж болно шүү дээ. Тэгэхэд хэрвээ бид нар бол одоо жишээ нь буруу байсан бол тэрийг хүлээж авах бэлэн байна. Бид нар ямар нэгэн бол одоо чинь энэс одоо чинь бид нар эцсийн одоо үнэн энэс үнэн байж болтгүй гэж хэлээгүй зүтэй солонгоо. Тийм учраас бол одоо бидний энэ яриад байгаа юмыг болох зэрэг одоо чинь интернет одоо бусад бол одоо албан ёсны их усруудээс нь өөрсдөө шалгах хэрэгтэй байхгүй юу? Өөрсдөө шалгаад бидний худлаа бурж байна. Үгүй гэж байна. Тэгээд хийж байгаа байхгүй. Чи ер нь тэгээд юм ойлгуулах гээд байгаа юм бол ер нь хүмүүсийг бараг гууж аргадаж ингэж тэр юмудаа хийгээд байна. Тэгээд би хэлсэ. Нэг тийм условия ойлгуулах гэж байгаа юм бол бид чи юу гэсэн үг юм бэ?
чи надад ямар нэг юм ойлгож өгч одоо гүйгүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Чи өөрийнхөө өөртөө ирээдүйн төлөө юм хийж байгаа гэдгийг чи ойлгож гэнэ үгүй юу гэж би бичсэн. Ер нь бол манайх ингээд ийм ухамсаргүй байна гэдэг маань өөрөө юг харуулж байна гэхээр монголчууд эрхчлөөний хөдөлгөө тэмцэлд бэлэн биш байна гэдгийг харуулж байгаа. Өнөөдөр Монголын үндэсний чөлөөлөх хөтөлбөөр бидрийг байгууллаа гэдэг та нар өшөө дахиад үйл ажиллагаагаа идэвхжүүл та нар тийм одоо энэ мэдээлэлээ яаж олон түмэнд хүргэх гэж юм гэдэг ингээд юм сончсон байдалтай юмуд хүмүүс устгаж асуугаад байгаа. Би гişүн болох гээд байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг одоо тийм сайн уу. Тийм байж байгаа байхгүй. За яг бид нар ингээд өөрсдийнхээ хийж чадах юм бүгдийг нэгээд ингээд явнаа урагшлан тэртээ тэргүү. А гэхдээ чи яг юу хийх гээд байгаа? Чи одоо та нар яаж энэ ярьсуудаа юмнууд яаж цааш нь түгээх ингээд асуугаад байгаа нь би энд чи яаж оролцох вэ? Яаж чадах юм юу вэ гэж чи яагаад гэж ярихгүй байгаа юм гэж би асууж байгаа эргүүлээд. Бид нар таны түрүү ярьсан шүү дээ. Бид нар өгөх юм бол хамтдаа өгөх. Энэ улс орн ингээд сүүх юм бол бид нар бүгдээрийн хувьд адилхан хамтдаа. А тийм учраас бид нар энийг босхын тулд бид нар өөрсдөө бүгдээрээ өөрсдөөсөө зүтгэл хөдөлмөр чармаал санаачлаг гарах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй зүгээр л дээ энэ болор та хоёрын яриаг сонсомоор байна гэдэг байгаа. Хаашаа энэ одоо нэг нөө маргаашийн одоо нэг хов жив шиг одоо ингээд зүгээр энэ хүмүүс юу гэж ярьж байна. Тэр ер нь бол олон урагч үзэл байдаг. Олон талаас ингээд ярьж байгаа гэдэг. Ингээд суугаад ах юм бол одоо бидний ирээд өгөх харахгүй андаа л гэж хэлээ да усаргаа. Эцэст нь нэг л одоо үг хэлчихье гэж үзээ. Ер нь бол манай ард түмэн ярьдаг шүү. Ер нь ганц мод гал болдгоо. Ингэж бол манай ард түмэн сургаж ирсэн. Нэгдүгээр, хоёрдугаар бол Монгол улс одоо чинь тэр хамтын ажиллагааны Шанхай байгууллагад элсээгүйч тэр байгууллага өөрийнхөө юм хийгээд явна. Харин ч би энэ байгууллагууд бол нэгэн бол бид нар хоцорчлоо гэж бодож байгаа байхгүй юу? Тэдэртэй хамгийн гол нь бол ойртон ажиллах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол нь Америкийн бол доллар гэдэг энэ бол зүгээр нэг хэсэг улсуудын Америкийн засгийн газар зээлүүддэг. Энд чинь зүгээр хоосоноос гаргаж байгаа зүгээр энэ цаасан дээр хийлцсэн мөнгө гэж хэвлэлцэн ийм л одоо юу ч үү? Энийн ард ямар ч бол Америкаас одоо чинь Америк доллароос бол одоо чинь орд нь юуч байхгүй байхгүй юу? Тэгэхээр бол одоо чинь бусад ямар нэгэн өөр улсын одоо жишээ нь одоо чинь мөнгө дэмжих гэдэг бол тэрний чинь ард нь бол бараа таваар үйлдвэрлэсэн бол одоо чинь ийм одоо хүн хэрглэж болох ийм юунууд байдаг. Энүүгээр баталгааждаг байхгүй даа гол нь. Алтын чинь мөнгө идэж ууж болохгүй шүү дээ. Өмсөл алт чинь ердөөсөө зүгээр хүмүүс л тэгж хүлээж авдаг учраас бол тийм болгоцсон болохоос алт бол ямар нэгэн бол өөр эдийн засгийн бол одоо чинь чухал юм байхгүй байхгүй тэрэн дээр. За ингээд би дуусгах гэж бодчих. За тэгээ маш их баярлалаа олоргоо. За баярлалаа. За баярлалаа.